Шокогийн инээмсэглэл. Шоко? Өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яачихсан юм бэ? Өнөөдөр бол талхны мохлог хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр гол үгэн жаргалтай. Би талхны мохлог хотын захиргаанаас явж байна. За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрхэн байна. Зя. Ажилчид нь салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэлгээс бусад шалгалт та тэнцэж өгч. Үгүй ээ, манай ажилчид жаргалтай, хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ, энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээж бай. Надад тэр мөнгө хэрэгтэй шттэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй мө? Миний тэнэг царай эндэж энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээш гэдэг үзье. Хардаа. Энэгээр таныг цаавал инээж гэнэ. Хич хурж байна. Юу талхны? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? Хахгүй яах вэ? $7 төлөө хинч ирэхгүй штэ. Хөөе, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа марилцгоо. $7 супер шагналын төлөө Шоког инээжих тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхий үнэртэй хидийж дэндүү хөөрхөн царайтай яслаг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд минь шоу юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ, энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөлөө штэ. Баначтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бяцлаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт түлэгдэн. Цүцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэндэ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгэхээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихэр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө чадсан чи яах вэ Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хашигтай шиг уу? Би дараагийн. $7 миний, бүгд миний. Энэ хурдал. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү.
Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наа тэнэдэг чинь засаад өгье. Ой, наад мөнгөг матхан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл эргэж ирээсэ. Гэхдээ л тэмцээн өрсөлдөөтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоког хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусачиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн биз дээ? Танд илгэмжирсэн байна. Илгмээ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалгалд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүмүүсийн ажилтнаа. Баяр хүргэ. Энэ шагналын $7 чинийх боллоо. Миний хайр Шоко. Ямар сайхан байна. Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилтг газар хармаар байна гэсэн. танилцгаа таатаа байна. Намайг сүртэй шаасан талах гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдих хамгийн гайхамшигтай үсчин талах шүү. Тантай бичлэн уулзах нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талах. Үгүй дээ эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг хардаа ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилт гэдэг дараас нь 7 жил. Хоочны хэрэггүй юм уу? Хөөе, талх залуу. Том ялагс гаргахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа сайхан хэлэх юм бэ? ёстой юм бэ? Бүгд Шоко юу? Ууртай эмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэрвэ? Миний хүндэт Шоко. Чи намайг танилцуулаад өг. Гой. Шокогийн төлөө би юу ч үсэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүйтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хин тэ? Сүйтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй октын дунд алдартай. Алгасан. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Шоко юу гэж вэ? Шоко. Хайцаараа өнөөрөө надтай уулзмаар байна гэсэн үү? Хүмүүсийг хувцсаалнаа. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй байна? Илүү булчинлаг боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай сүйдээ шарсан талхаа. Шоко чиний төлөө юм шүү. Тийм ээ. Би одоо царайдаг болж байна.
Хөөх, сүйдээ шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко заавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй байна. Би сонгохоор хэвээрээ байгаа. Би цагаан гурил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шаарчихсан. Би ийм байж яа Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талах чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талах суудан шүү дээ. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó. Тийм ээ. Би борлох юм бол Шокогийн сэтгэлийг гарцаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү, агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан юм. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Хай. Хаим халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би тий гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Сайхан бол өвдөг. Тэгтээ чигнээсээ галгараад байгаа биш үү? Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тийсэн. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шин амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талгуулж гэж. Илүү шаржигнуур. Хөөх, сүйдээ шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаах юм. Баярлалаа эрхмээ. Маргааш уулзъя. Шоко авах. Сайн уу? Сони юу вэ? Ий вэ? Сүйтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу мэ Цэцэгүү? аавно анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржигнуур болтлоо түлэгдсэн. Өө. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста муухай. Ой, юу болов? Яагаад гуйнаглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглоггүй найзаа. 50 үр дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны газар шүү дээ. Шокогийн сохор болцоо. Залуухан шинэхэн нарийн бовнууд их цолхгүй юм а. Уурн савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэнд зөв шүү. Чи ямар шалтгаан тоочих гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хоочлоо. Шоко, яа юунд хайцсан бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Брэдлийн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөөх, хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Маа, явж найз залуутай танилц. Нэр нь цагирган бов. Манай хөршийн хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Billow-ны хамгийн залуухан загирал. Жилд бараг сая доллар олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсус. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайн л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа.
Какао. Хин бэ? Хадагта доонод чамайг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийж би бай. Цагирган боо. Ямар хачин залуу вэ? Мэдрэл муу. Ийм хурдан буцаад ирсэн үү Шоко? Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Ууран бялууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний гэр. Энэ хүрч муухай юм. Цагирган баава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвгэн сүгдэг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлын туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тугаар гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. Би чамайг 5 ноттой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилга $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зохицуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан авдгаавья. Эрхмээ. Энэ юу вэ? Тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк ч юм уу? Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өрөвдөлтөй. Хогийн газар яагаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Идэж чадхаа болчихлоо шүү Өөрөө дээ. их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Тэр чин гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх саахан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног юу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэл нөө. нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та? Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөр авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. За. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако. И анхудаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Тако. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайвархад өгөөч дээ. Талах минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үстэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Уу яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талах минь ийм их уурахта цагирхан боовыг хараагүй үстэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа Яадаг тэнэг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Како! Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Брэдвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хязгаарч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Брэдвейд их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч.
яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Оо, цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайлаг бас чиний. Намайг талхны мухлаг хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Оо, цагирган бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Оо, шок минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт болоход билнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг нь хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирган бав намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэн дээр би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиарх нь үсттэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрч юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайлаг, ухаалаг залуутай насан турштай амьдрал. Ашхуйныг асуудал туслаа. Би зогцуулж хлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би эхлээд тэнийг цагирган бав. Одоо бас сүв. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа бэ? Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофенаас жимстэй цай үнэртэйд байна? Арай. Сайн уу? Чи Шоко мөн биз дээ? Жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны үсчний газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко, өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хууц байна. Жимстэй Монголын. Хүн юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахта ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Бид хийх. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Аль босоод ир. За баярлалаа.
Чи бид тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг Жимстэй Мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй Мофлин. Найзаа? Хөөх юм аа. Борото салхитай шүү. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомон идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Аадтай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчихэд айлгуутаад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй Мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүрээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя, энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Мосан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр амар юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу вэ? Хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой, Шоко. Яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлин ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг ямслаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан чинь. Үс засалтын төлбөрт битгий санаалав. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү дээ. Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн? Алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан.
Харда. Хайр дотн пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загвар хүртэл дургу үзэх юм уу? За яахав. Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ би гэж юу? Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихул юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё таглаг юм бэ? Ишака. Оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчихлоо. Дэндүү их ажилтай байлаа. Ишака, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Ишака, өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко. Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлаг нөө эсвэл соёлтой нөө? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Зээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гарддаг юм. Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчих нь 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53,463. Дин яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсангүй дээ. Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? Ноён талхаа. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдчихсэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү?
33463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтгэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтгэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгсөн 11 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 144 13 Шок 3-4 хэдвэ? Хэдвэлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлзэгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн байлдагч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ти том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6 4 24 6 5 30. Онтож болохгүй. 6 6 36 6 7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл Шок. Сайн байна. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шок. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам мужиг юм. Наан бүжигэ? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам мужигийг бүжгэлдэг. Багшаа, яагаад байгаа юм бэ? На. Я. Наадах чинь юу вэ? На. Я. Энэ нананам мужигийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нананам мужигийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гээч вэ? Харамууд ч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ, ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайчхав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ?
чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгаач чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдөмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэш өргөс татхнэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч чаваа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм юм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хатан чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнээр баярлаж байна.